Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ 2015 онд гарч байсан Хайдиг их нэртэй Германы драм киног ярьж өгөхөөр бэлдлээ. Ингээд киноны гол дүр болох Хайдиг их охин эгчтэйгээ хамт хөдөө ирж байгаагаар үйл явдал эхэлнэ. Наац эгчтэйтэй охиныг 5 жил өөр дээрээ өсгөж, тэр Франкфуртод шинэ ажилд орон түүний цааш тарах боломжгүй болсон учраас өө дээр нь үлдээхэр шийджээ. Тэр хоёрыг харсан эмэгтэй өвн хүүг өнгөрснөөс хойш бүх зүйлийг үзэн яддаг болсон гэж охин санаа зовж байгааг хэлдэгч. Тэд уул руу алгасаар Хайди халууцсандаа уцаа нэмгэлж. Ингээд тэр хоёр удаа алгасны эцэст өвгөнд ирдэг. Хой Großvater. Дээдээ охиныг үлдээх гэхэд өвн харж чадахгүй гэж түнд уурлах нь тэр. Тэр хоёр холдон дээдээ өвгөө сайх хэрэггүйгээд охиныг үлдээх бөгөөд өвн Хайдиг авчав гэд түн рүү орилдогч. Игч нь хамт байхыг хүсэхгүй байгаа нь илт байлаа. Дээдийг авсны дараа өвн түүнийг оруулахыг хаалгаад өгчөн. Тэр ямаатай хамт малын сар авчинд унтаж амарна. Маргааш өвөнд Хайдид ямааны сүү өгч сүмийн номлогчид таруулан эрч хүчтэй цойруул болохыг мэдэх ба номлогч охиныг амнасаа илүү хайрлаж асар чамаал хэрэгтэй хэлэхэд өвн түүнийг байлахгүйгээд бодлоо өөрчилдөггүй. Өвн явах гэхэд номлогч 3 өдрийн дараа охиныг тосон руу дагуулж яван амьдрах газар олж өгнө гэдгээлэн Хайдиг түнд өгч явуулдаг. Удгүй түүнийг эрт охин ахиж сарвчанд байх хэсгээ асуухад өвн хаанч унтж болно гэхэд Хайди дутагч орон гэртээ танилцах үедээ өөрт нь таалагдсан дээврийн хүндэд байх өвсөн дээр унтахаар шийднэ. Тэр энд байж болохыг асуудагч өвн огт хариулахгүй байх бөгөөд орой олны үеэр Хайдиг ирлүү явахгүй гэдгээ хэлэхэд өвн мөн адил юу ч ярихгүй байлаа. Маргааш өглөөнд Петр гэх ямаачин хүү өвгөнд нүрчээрнэ. Түүнийг харсан Хайди хурдан шиг нүүр гараа угаан ямаануудаа гарах үед өвн охиныг хүүтэй хамт уул руу явуулахаар идэх бэлсгийг нуутанд иж өгөн тэр хоёр ямаага тунгаа хоорондоо танилцаж Хайди өвсөн дээр хөл нүцэнгүү ах удаага байгалийн сайхныг мэдэрнэ. Охины ямаатай тоглох хооронд Петр өөсөндөө хоолноос нэдэн би биш ямаанууд идсэн гэд түнд худлаа ярьдаг. Гэтэл яг энэ үед хоёр ямаа нь мөргөлдгөн тэр. Петр ямаага болиулахаар савдж эхлэхэд Хайди хэрвээ түүнийг ямаануудаар өрхөө болвол өдөр бүр хоолныхаа талыг өгнө гэхэд Петр хийсэн зүйлийг нь өвдөө илэхгүй байхыг гон ахиж инхэхгүй гэдгээ амлаж тэр хоёр тохиролцсон. Тосны иргэд өвөг нь хүн аим хүнээс гэж ярьдаг тул хүү өвгөс найдаг нь им учиртай байлаа. Ингээд Хайди өгсөн хоолыг нь идэлгүй малын сарвчин дундна гэж өмнөхөөсөө өөр зан гаргаж эхлэх ба өвн цуу яриаг нь сонсныг мэдэн зөвхөн харсан зүйлдээ л итгэх хэрэгтэйг сануулan надад сайх хэрэггүйгээд хоолоо идэх гэтэл Хайди өвгөө тэрвэрэн сайхан амраараа гэд орондоо орно. Маргааш өвөнд модоор санал их үедээ ач охиныхоо хайр инхрийллийг бодон Петр тэр хоёр ямаага бэлчингээ хамтдаа тоглож өдөр нь Хайди гэртээ ирэх үед өвн түн зориулж санал хийсэн байдаг. Өвн түүнийг номлогчд өгч явуулгүй гэртэн байхыг зөвшөөрж явж нүүр гараа угаагснээр Хайди маш их баярлан Петр найздаа энд үлдэхэр болсноо хэлнэ. Ингээд өдөр хэдэн 7 хоног өнгөрч тэр өдөр бүр ямаа хариулсаар Хайди үсээ тайруулсан байх бөгөөд нөгөө өдөр Петр сургуультай явахаар хэдэн сар түүнтэй уулзч чадахгүй болсноо тайлбарлан хэрвээ өсвөл манад ирж болно гэд тэр тосон руу явдаг. Хайди ч бас сурвалж сурахыг хүсэж байгааг хэлэхэд өвн хоолоо идэхийг сануулж оройн тэр хоёр ямаага зархаар тосон руу очих үед хүмүүс өөлөн сонин харан шивэр авир хийж тосны дарга ач охинд боловсрол хэрэгтэй гэж сурвалж явуулахыг ятгатагч өвн татгалцсаар Хайдиг өвлийн хүүтэнд ганцаараа уулнаас буужиж чадахгүй гэж хурдан шиг хэрэгтэй зүйлсээ авч бус гэрлүүгээ явна. Ингээд нэг л мэдхэд өвөл болж өвн охиныхоо сэтгэл санааг дээшлүүлэхээр модоор шуух хийж өгдөгч Хайдиг гүнэлсэн хэвээрл. Дараа нь өвд нэгэн санаа төрж модон чархын ууланд гулж тоглох бөгөөд Хайди Петрийг л хургуулсан сургуулиас нь ирэхийг хүлээхээр болдог. Тэр ээж эмээ хоёртой танилцсан эмээ хараагүй тул охины гарнаас барьж үзэн. Ингээд найз нь ирж тэд оройн хоолоо идэх үедээ Петр сургуультай явахыг хүсэлгүй ямаа хариулахад бичиг өсгөх огт хэрэг болохгүй гэхэд ээж нь урлан чимээгүй хоолоо идэхийг сануулна. Сайхан сэтгэлтэй Хайди эмээд нь хоолноос өөх үед эмээ шүдгүү учраас хатуу юм идэж чадахгүйгээд түн талархснаа хэлдэг. Харанхуй болохоос өмнө өвн охиноо өрөн гэрлүүгээ алхаж явах үед Хайди өөтөө байгаадаа азтай гэдгээ хэлэн. Хэдэн сарын дараа эцэст нь хавар ирж тэр хоёр хамтдаа амар тайван амьдарч байлаа. Гэтэл нэг өдөр наагцэгч нь үрчирэн Хайдид амьдрах байр олж цаашлаа сургууль сурах боломж байгааг хэлэн Франкфурт руу авч явахаар болоход өвн түүнийг явахыг анхааруулан ач охинд нь огт санаа тавьж байгаагүйд нь дургаж чиглэн. Үнийг сонсон дээтэй охиныг үлдээхээс өөр сонголт байгаагүй гэж түүнийг заавал авч явна гэхэд өвн уурсаар байсан тул тэр явж байгаа юм шиг дүр үзүүлснээ буцаж уул руу очин Хайдиг олж чаддаг. Игчийг арсан охин маш ихээр баярлах нь тэр.
Дээтэй охиныг ятгахад Хейди эндээ үлдэнэ гэж эсэргүүцэх бөгөөд эгч нь түүнд хэрвээ амьдрах газар чинь таалагдахгүй бол буцаж өвлөө нь явуулна гэж худлаа харин охиныг дагуулж явна. Петри ганцаараа ирснийг харсан өвн Хейдиг авч явсныг мэдэн араас нь явах ба өвн гүлсээр тосонд ирэх боловч тэд аль хэдийн явсан байлаа. Хүмүүс түүнээр дайжигнан өвн гунигсан байдалтай гэрэл рүүгээ буцна. Ингээд хэдэн цагийн дараа тэр хоёр галт тэргээр Франкфурт руу хөдөлж оройн Хейдиг амьдрах газартаа ирэхэд гэрээ үйлчлэх Себастьян мөн охины сургууль өмгжүүлэгч болох хатгатай Ротмайер тэднийг тосч авдаг. Эмэгтэй охиныг гайхаж харснаа 8 настай гэдгийг нь мэдэн дээтэй түнд Ноин Сесеманы хүсэлтээр охиныг авчирснаа хэлэхэд гэрээсний охин Клара Хейдитэй танилцсан шинэ гэр нь таалагдж байгааг асууна. Эгч нь тоглолцооны дагуу мөнгө авч явах үед Хейди Клараг алхаж чадахгүй тэрэгцэртээ сууж явдгийг нь ойлгон тэргийн түрхтээ самсгүйр варыг хаалж орхих бөгөөд хаттай юу болсныг асуухад Клара өөрх нь буруу гэд найзаагаа хамгаална. Оройн хоолны үеэр Хейди асгаж зутхан хаттай уурыг хүргэж түн сурах зүйл их байсан тул тэд ихнээс нь зааж өгрөлдөг. Маргааш нүүлэгч эмэгтэй Хейдиг усанд оруулж палаж гудал өмсүүлэн хашид гүйж үсэрч чанга олж болохгүй сануулan удалгүй гэрийн багш нь тэр хоёрт хичээл орох гэхэд Хейди огт бичиг үсэн мэдгүй гэдгийг хэлэн тэднийг гайхшуулаад амжина. Үүнээс нь олж хаттай Ротмайер гэрээ эзний ирэх хүртэл охин үнийг сурж амжихгүй гэж буцааж явуулахаар шийддэгч багш нь Хейдид өсөг сургахад нь тусалж Клара ээжийнхээ зургийг харуулan өөрт нь юу тохиолдсныг ярихаар ээжийн төрхийн өндөрлөөр өнгөрсний дараа охин сумгаа олсноо тайлбарлах бөгөөд удалгүй Хейди өдөр унтлахын цагаар уул харахаар Себастьянаас гуун цоохон онгол барилгаас өрзүүл харагдахгүй байлаа. Охин Себастьяны хэлснээр өндөр барилга дээр гарах ёстойгоо ойлгон тэр дөрөв зочин Кларатай хамт нууцаар гадагш гарч хотын гудмаар явах үедээ тэр хоёр цоошин ертөнцтэй танилцсан. Хейди хамгийн өндөр барилгыг заалгуулан Кларатай хамт явсаар хаалгаар нь дотор орох үед хаттай тэр хоёрыг алга болсныг мэдэн тэд октоодыг хайх оронд Хейди шатаар дээш алгасаар орой дээр нь гарч ирдэгч уул нуусаа харагдахгүй охины өвөөг харах бодол нь талаар болох нь тэр. Энэ хоёр Клара нэг эмэгтэйгээс муурын зулцаг аван тэд буцаж замдаа Себастьянд баригддаг. Ингээд тэр хоёрыг ирэхэд хаттай Хейдиг зөвшөөрлөг гарч авсан дуурлан загнах гэтэл харшлан өдөлж тэр муурнаас айсандаа юмн дээр гарч охиныг нээлгээд дамжина. Орой олны үеэр хаттай Хейдиг шийдэхээр огт хоол өгөлгүй өрөөний булан зогсоон хэрвээ ахиж ийм зүйл хийвэл харахтай зойронд түүчгээ харуулдаг. Охин үүнийг төвчлгүй хоолны дараа хувцас өмсөн Кларад баяртай гэж явах гэхэд хаттай явуулахгүй гэж талхын газар унаах бөгөөд Клараг үлж байхыг харсан тэр найзсаа уушлахгүйхаар араас нь явна. Оройн Хейди өвөө зүүдлэн түүнийг маш ихээр санаж байлаа. Маргааш өглөө нь үйлчлэгч эмэгтэй Клара түүнээс сууж өвдсөн гэж Хейдиг буруутхан охин юу болсныг мэдхээр өрөөлөнд орох гэхэд эмч Клараг одоо зүгээр болсныг хэлдэг. Хейди найзгаа гомдоосондоо уушлахгүй хот Клара чи бол миний цорын гац найз гэд түүнийг явуулах хүсэхгүй байлаа. Түүнийг үлдээж чадсан Клара өрөөнөөсөө гарan тэр хоёр хичээлээ үзэх боловч Хейди шинэ үсэг сурахтаа удаан байх бөгөөд ингээд хэд өдрийн дараа Ноин Сесемэ аяллаа дуусган ээжтэйгээ хамт гэртээ ирэхэд хаттай ээжийг нь ирсэнд дотроо дургүй байхан тэр. Клара авгаа ирсэнд баярлан Хейди тэдэнд сайхан сэтгэл төрүүлдэг. Ноин Сесемэ охиндоо сайн найз олсондоо сэтгэл хангалуун байсан ч хаттай түүнийг шинэ юм сурахтаа удаан одоо хүртэл уншиж сураагүйгээд бодлыг өөрчлөх гэж оролдоно. Үүнийг сонссон юм өөрөө охиныг сурахаар болж оройн Хейдид үлгэрээ ихний хэсгээс уншиж өгөн үлдсний нөрөө уншвал илүү сонирхолтой гэхэд тэр Петрийн хэлснээр бичиг үсэг огт хэрэг болохгүй хэлдэгч. Эмийн гайхан хүмүүсийн эсэн болгонд идэх хэрэггүйг сануулна. Түүнд үлгэр таалагдсан тул үсгэлээд чамаагүй хамгийн сүүлчийн хэсгийг уншихаар номыг навч үлдэн маргааш эмээн хүүдээ Хейдиг маш сэргэлэн охин болохыг хэлэн хэрвээ жоохон анхаарал хандуулжвал юугч сурч чадах нэг гэдгийг нь олж мэджээ. Гэхдээ эмээн охины гунигсан байгааг нь анзаарч магадгүй энд амьдрах дургүй байна гэж бодож байгаа хэлдэг. Үүний сонсон Ноин Сесемэ Хейди охинд нь хэрэгтэй гэж гэрлүүнд буцаахаас татгалзана. Аав нь охиноо ганцаардуулахгүй гэсэндэ түүнийг явуулахыг зөвшөөрөхгүй байлаа. Нэг орой харшиг нь гадаа сонь чимээ гарan хаттай үнийг сүнс гэж бодон Себастьян гадна алга онгосон байгааг мэдэх бөгөөд Ноин Сесемэ сүнс биш хулаач аж магадгүйгээд өрөөнүүдийг шалгах үүрэг өгдөг. Маргааш өглөө нь Хейди эмээх нь өгсөн номыг үсгэлж уншсаар өдөр хоног өнгөрөх тусам тэр сайжирч байсан тул Клара багш хоёр нь түүнийг чадна гэдэгт итгэж байснаа хэлэн ингээд Хейди үлгэрээ уншиж бичиг үсэг сурсан гэдгийг харуулснаар тэд баяр хүргэн аав түүнийг огтойгоо хамт байлгахаар өргөж явахаар шийднэ. Клара үнд баяртай байсан ч Хейди өөтөөгөө ахиж уулзах чадахгүй болсондоо сэтгэл дундуур байх ба тэр орой болон уйлж энд байгаадаа дургүй байлаа. Ингээд Кларагийн эмээн гэрлүүгөө явж шөнө дунд Ноин Сесемэнийг найзтайгаа шатар тоглох үед гинт өнөө хачирхалтай чимээ сонсогдсон. Тэр хоёр бууга авч юу аг шалгатал Хейди зүүдэндээ явж явах бөгөөд
Охин орой болгон зүүдэнтэй гадна халган онгоолгон буцаж орондоо ордог нь ойлгомжтой болдог. Эмч охины гар цэв үтэн байгааг анзаарч охиныг сэрсний дараа эмч түүнээс биений үдэж байгаа эсийг асуухад Хайди цээж нь хөндрүүлж байгаа гэснээр тэр найздаа охиныг гэрээс санан сэтгэл санаа тавгүй байна гэж буцааж явуулах хэрэгтэй хэлнэ. Ноён Сесиман хэлсэн үгэнд нь дургийцсан. Тэр эхнэрт нь юу тохиолсныг санаж охиноо өрөвдөж эхэлдэг. Аав нь гэр бүлээрээ сайхан амьдрахыг хүссэн ч түүний санснаар болоогүй юм. Маргааш өглөө нь Клараас үнсний талаар асуухад аав нь хэдий байсныг олж мэдснээ хэлэн охин өвцөн учир тэр гэрлүүн явуулахар олсноо тэдэнд тайлбарладаг. Мэдээж Клара үнд маш ихээр бухимдах нь ойлгомжтой. Тэр аавгаа худлаа ирсэн дуурлан ганцаараа гинүүлдэхийг хүсэж Хайди гэрлүүг явахыг сонсоод баяртай байсан ч Клара санаа зовн ярилцгаар хаалгын тогтогч тэр түүнийг оруулдаггүй. Удлаг үйлчлэгч нар сакс түрүүн талах өгч Хайдиг явуулахдаа бэлддэг. Тэр явахаас өмнө Кларад өгөөрэй гэд модон шуугаа авд нүлдээж хизээ нэгэн өдөр охинтой нь ахиж уулзуулж өгөхийг гуйна. Охины явсны дараа хаттай сэтгэл амарлаа гэд түүний шатаар дээш гарах гэхэд муур байх ба түүнийг найдалах үед үйлчлэгч эмэгтэй муужааг Хайди гэж нэрлэн охин галт тэрээр явсаар тосондоо ирж Петертэй уулзна. Хайди авчирсан талхаа эмээ ээж хоёрт нь харин зайцаа Петер найздаа өгөн тэр өвөг эхлүүгүн түүнийг харсандаа маш ихээр баярлаж эцэст нь Хайди хайртай өвөтэйгөө хамт амьдрахаар болдог. Ингээд Хайди бус шуучин амьдралдаа орон Петертэй хамт Ямаага хариулсаар нэг өдөр охин сурвалж явахаар өвөтэйгээ хамт тусан руу нөхөр шийджээ. Хайдигийн шинэ багш нь өмнөх багшаас нь тэсөөр хүн бөгөөд тэр хичээл өмсөн сурагчдыг савдаж шийдэгдэг ширүү ааштай нэгэн байдаг. Хүүхдүүд том болоод ямар хүн болохыг хүсэж байгаа хэлсээр Хайдигийн ээж болоход охин зохиолч болно гэхэд хүүхдүүд түүнийг шоолж оройн тэр Петрийг уншиж сурахад нь тусалдагч хүү Ямаага хариулахыг илүүд үзнэ. Хэд өдрийн дараа Хайди Кларатай уулзахаар түүнийг маш ихээр санаж байна гэж захиа бичснээр тэр захиаг нь хүлээн аван найздаа баяртай гэж хэлээгүүдээ сэтгэл дундуур байгаа учраас эмээгээсээ гун Хайдитэй уулзахаар олно. Охид уулзсандаа баярлан Хайди найздаа гэрээ танилцуулж Кларагийн эмээ өөдөө нь ярилцах үедээ охиноо хэд хоног энд үлдэхэр болсноо хэлэн тэдний ирэх хүртэл нь түүнийг сайн харж байхыг сануулж мөнгө өгнө гэхэд өгнө. Клара бол манай зочин гэд мөнгийг авахыг хүсдэггүй. Хайди тэр хоёр хамтдаа дээврийн өрөөнд дунтаж тэр найздаа хийдэг зүйлсээ танилцуулна. Клара ямар ч дүрм захирагдaltaгүй тэд хүссэн үедээ гэрээс гарч хамтдаа тоглож наадан тэр хоёрын хамт байгаа нь Петрийн атаархлыг төрүүлэн найзаагаа түүнээс харамлаж эхэлдэг. Петр тэдэнтэй явахаас татгалзан ганцаараа Ямаага бэлчээхээр явж удлуу тэр хоёр өглөөний цайгаа уун оройн од харахыг харан нөгөө өглөө Петр атаархсандаа нууцаар Кларагийн тэрэгцрийг түлхэн хад руу унгааж эвдэж хаян тэр баригдахгүй тулд хурдхан шиг буцаж Ямаалгаа гүн. Тэрэгцэр нь алуу усныг харсан өвөн хин юм зүйл хийснийг мэдэн өвөн Клараг уурч тэр хоёртой хамт уулын орой руу алхдаг. Энэ үед Петр ямануудаа бэлчээх үедээ тэднийг явж байгааг анзаарна. Өвөн түүний шийтгэлгүй октоодыг харж байгаараа гэд орой ирнэ гэдгээ хэлэн Клара анхудаага байгалийн сайхныг мэдэрч эрвээхэ барихтаа өөрийн мэдлгүй хөл дээр боссоо өгсөн тэр хоёрыг гайхшруулхан тэр. Клара сайн алхаж чадахгүй байсан ч хөл дээрээ зогсож чадсандаа баярлан тэр хоёр алхаж сурахаар өдөр бүр уул руу авч харах бөгөөд хэд хоногийн дараа ноён Сесимерэн охиныг нь ийм газарт авчирсан дургуйцсан ээждээ уурлахдаа Клараг алхаж байгааг харсан аав нь уйлж эхлэн тэр хоёр охиноо тэрвэрч гайхалтай үйл явдал тохиолдсонд маш ихээр баярлж байлаа. Ингээд тэд явхаас өмнө эмийн Хайдид зохиолоо бичээрэй гэд дэвтэр үзэг бэлгэлэн хүүхдүүд юу гэж тоглох нь огт хамаагүй чамааг аз жаргалтай болгодог зүйлэл хийгээрэй гэд духан дээр нүсдэг. Киноны төгсгөлд Хайди найзаагаа тэрвэрэн баяртай гэдгээ хэлснийхаа дараа зохиолоо эхэлж охин Петертэй хамт Ямаага хариулан аз жаргалтайгаар цэцгэн дунд гүйж байгаагаар кино маань дуусч байна. За тэ бүгдээрээ бичлэгтээ лайк дараад өнөөрөө сувгтаа subscribe хийгээрэй. Баярлалаа. Бүгдээрээ дараагийн киногоор уулзцгаая. Түр баяртай.